이 가라고 хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр төрийн өмчт аж ахуйн дооцоо төлөвлөрийн газрын ажилтан Цэрэн Шунтагч юм байна. За их хурлын төлөвчдөд баяр хүргэе. Тэгээд би 2009 онд харааг хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрт ажилд орсон. Анх ажилд ороход маань ажилд орохдоо тэгээд үйлдвэрчний хөвдөө эзэж байгаа. Тэгээд анх ажилд орох миний хөдөлмөрийн хөлс 108,000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ байсан. Одоо 2017 он миний хөдөлмөрийн хөлс 240,000 төгрөг буюу одоо хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ байхгүй. Тэгэхээр энэтэйгээ холбогдуулаад ирэх намхан төлөвлөгчөөс хоёр асуулт байна. Хоёр асуулт холбоотой байна. Энэ одоо та ажиллаж байгаа 4 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн эрхийн талаар та ямар ажил хийсэн бэ? Яг л одоо манай үйлдвэр дээр бол ерөөсөө сүүлийн 3-аас 4 жилийн дотор бол бүр найдал нэлээд хүндэрсэн. Салбарын үйлдвэрчний хороондоо сая Эрдэнэ дарга дээр очиж биеэрээ үзсэлтэй нэлээд хүндэрсэн. Тэгээд сая өргөдөл онцлогч нэлээд явж байжээс байдал яг нэг одоо нэг шүтэнсний гэрэл шиг одоо гэрэл бол асцсан байгаа. Гэхдээ бид нар шүтэнсний гэрэл биш, шүтэнсэн асаалтуудын биш. Бид нар үдийн ашиг тод гэрэл хэрэгтэй байна. Бид нар хараагүй хүн гэхээр одоо хүнээс дор байх ёстой гэдэг тийм ойлголт байхгүй. Бид нар хүнтэй ижилхэн идэж, ижилхэн өмсдөг, ижилхэн юм хэрэглэдэг. Тэгэхээр бид нар хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээгээр би бараг гайгүй ирсэн нэг удаа хаад идэх юм шүү дээ. Тэгэхээр бол бид нар бас ядаж нэг бүр нэг одоо олон хүмүүсийн болоод идэг 400,000 төгрөгийн цалин төрчихсэн гэж бүр нэг бид мөрөөдлийн цалин маань гэдэг мөрөөдлийн цалин шүү. Бид нар ижилхэн хөдөлмөр хийгээд олох. Тэгээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн эрхийг хамгаалахын талаар хөдөлмөр эрхлэлийн талаар та юу хийсэн бэ гэж нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо үйлдвэрчний эрхлэлийн байгууллагууд одоо хамруулалт хөвчиг хамруулалтын талаар ямар ажил хийсэн бэ гэж. Энэний өчн нь болохоор одоо хараагуучдын үйлдвэрт маань ихэд бол одоо за харааны бэрхшээлтэй үнэ одоо 60 орчим байна уу та. Тэгээд эрүүл ажилчид гэх мэтчтэн байдаг. Ер нь хараагуучдын холбоотой ажил хийдэг одоо баг цалин аваад ажил хийдэг хараагуучдын байгууллагаар баг 500 гаруй хүн байна. Энэний бид нар үйлдвэрчний эвлэлд хамрагдсан байдал нь болохоор 10% байна гэж үзэж байна л та. Тэгэхээр энэ бол хангалтгүй одоо саяхан хараагуучдын холбооны яриа бэс юу гэтэл бэснээс одоо хүмүүсийн үндэслэлгүйгээр харж байгаа. Ингээд уг нь бол би жигийн ажилч хүн. Гэтэ яг л жоохон ингээд хил хамтаа болохоор надад өгөх ингээд онлоо ярьж байна. Дээдчүүдийнхээ дарамтанд байдаг захирал одоо дээр хэрэглэгч мөнүүдийнхээ дарамтанд байдаг надад онлоо ярьж байна. Тэгээд энэ асуудлыг бас цаашдаа бас хэрвээ яг л тэр саяны тайлбарч байгаагүй бол тэр яг хөгжлийн хөтөлбөрт оруулах 17-аас 30 оны хөгжлийн хөтөлбөрт оруулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар одоо өгүүлбэр санал нэгтрээ яг тухайн үед нь би бас тусгайлсан саналуудаа хэлье гэж бодож байна. Ер нь та яг саяны хоёр асуултанд хариулаач гэж хүсэж байна. Эхний хоёр асуултанд хариулаад дараагийн асуултанд ингээд явах юм зүг баг. Зохион байгуулалт. Тэгэхээр саяны асуусан хоёр асуулт яг залуучуудын одоо энэ үйлдвэрчний эрхлийн хөдөлгөөнд оролцоог нэмэгдүүлэх. За Цэрэн Шунтгийн асуусан асуулт бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо нийгмийн хамгаалалт бас үйлдвэрчний эрхлийн энэ зохион байгуулалтанд оруулах эрх ашигыг хамгаалах асуудал. Энэ хоёр бол бас ойролцоо ийм асуудал. Тэгэхээр Монголын үйлдвэрчний эрхлийн холбооны бас үйл ажиллагааны гол чиглэл бол одоо залуучуудын эрх ашигыг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрх ашигыг хамгаалах. За ер нь энэ дэмжлэг тусалцаа бас шаардлагатай байдаг. Одоо хэсгүүдэд одоо хурж ажиллах энэ асуудал бол Монголын үйлдвэрчний эрхлийн холбооны бас үйл ажиллагааны цоо шин биш. Ер нь байнгын одоо анхаарал хандуулдаг юм асуудал. Мэдээж одоо энэ хугацаанд цааш нь одоо энэ хөгжлийн одоо хөтөлбөр хөгжлийн зорилтуудад илүү чамбааруулах, илүү онцгойж анхаарал хандуулах ийм шаардлагатай асуудал гэж боддог. За Ховд аймгийн одоо их төвшингийн асуултанд эхлээд хариулахад үйлдвэрчний эрхлийн хөдөлгөөн гэдэг бол сайн дураараа хэлтэнэгдэг. Сайн дурын үндсэн дээр өөрөө хамтаараа эрх ашиг хамгаалдаг ийм үйл ажиллагаа. За энэ чиглэлээр одоо үйлдвэрчний эрхлийн энэ хөдөлгөөнд залуучуудыг татан оролцуулах, залуучууд өөрсдөө энэ хөдөлгөөнд
оролцож идэвхтэй үйл ажиллагаа явуулах асуудал бол хоёр талын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болдог асуудал. Яг би энэ төвшин шиг одоо ийм залуу байх үед л энэ Монголын үйлдвэрчний холбооны хөтөлбөрөнд залуучуудын бүтцийг анх байгуулж бас энэ хамтран одоо ажиллаж байсан залуучуудтайгаа бас энэ Монголын үйлдвэрчний холбооны одоо 2004 оны дөрмөнд залуучуудын эрх ашигыг хамгаалах бүтэц зохион байгуулалтыг бий болгох чиглэлээр тодорхой ийм заалтуудыг босгож ажиллаж байсан. Тэгэхээр энэ ажлыг бол хамтарч хийх ёстой. Одоо манай залуучуудын ороо саяхан бүтэц зохион байгуулалтаа өөрчилсөн. Ер нь энэ насны хязгаараар явдаг залуучуудын бүтцийг илүү боломжгүй болгох, илүү үр дүнтэй болгох, эргээд үйлдвэрчний хөдөлгөөнөө идэвхжүүлэхэд залуучууд өөрсдөө идэвхтэй оролцдог. Энэ хөдөлгөөнөө дэмждэг, эрх ашиг хамгаалдаг ийм санаа санаачлалыг Монголын үйлдвэрчний холбоо бол дараагийнхаа хөгжлийн зорилго хөтөлбөрүүдэд тусгаж явна. Энэ дээр хамтарч ажиллахад билээ. Энэ дээр бас тусгайсан хөтөлбөрийг би энэ араа одоо нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөр танилцуулах юм үйл ажиллагаа эхлэегүй байгаа учраас энийг бол хөгжлийн хөтөлбөрийн хөгжлийн зорилтын хүрээнд бол ярих бүрэн болцоотой гэж би хэлмээр байна. За цэрэн чүнтийн одоо асуусан асуулт бол бас энэтэй бас ойролцоо. Гэхдээ одоо хөгжлийн бишрэлтэй иргэдийн бас энэ хөдөлмөр хамгаалалт, эрх ашиг, үйлдвэрчний хэвийн зохион байгуулалтанд оруулах энэ асуудал дээр бас манай одоо хөгжлийн бишрэлтэй иргэд маань олон жилийн өмнө бас хандж ирсэн. Гэхдээ өнөөдрийн одоо Монголын үйлдвэрчний хэвийн холбооны дөрвөн нутаг дэвсгэрийн болон мэрэгжил үйлдвэрлэлийн чиглэлээр бас эргэлтэн гэсэн бас нэг ийм заалттай байдаг учраас бид тодорхой одоо энэ холбооны төвшөнд, гишүүн байгууллагын төвшөнд зохион байгуулалтанд оруулахад бас дөрмийн хувьд бол зохицуул шаардлагатай байдаг байсан. Харин манай төрийн албаагчдын үйлдвэрчний хэвийн холбоо бол бас энэ асуудалд анхаарч зохион байгуулалтанд оруулж байгаа бол бас энэ их хуралд бас төлөөлөгчөөр сонгох энэ үйл ажиллагааг бас зохион байгуулж хийж байгаа байж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас энэ хэсэгт энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрхийг хамгаалах энэ нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр одоо нийгмийн даатгалын одоо үндэсний зөвлөлд одоо гишүүнээр ажилладаг хүний хувьд бол бас тодорхой ажлуудыг бас зохион байгуулж ирсэн. Холбогдох одоо холбоо нийгэмлэгүүд тодорхой асуудлуудыг тавьж тухайн жилийн одоо төсөв төлөвлөгөөнд бас тодорхой асуудлуудыг дамжуулж бас хамтарч ажиллаж байсан. За манай Эрдэнэт даргын хувьд бол хөдөлмөр эрхтлийн үндэсний зөвлөлийн одоо гишүүний хувьд бас тодорхой асуудлаар тав хүнтэй уулзаж бас хамтарч ажиллаж байгаа энэ хэвлэлийн ажлууд бол байгаа. Энэ ажлуудыг цааш нь гүнзгийрүүлэх хөгжлийн зорилго хөтөлбөрүүдэд бас залуучуудтай адилхан юм тусгайсан хөтөлбөрүүдийг одоо хамтарч хэрэгжүүлэх бүрэн болцоотой гэж би хэлмээр байна.